За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Ингээд ашигт малтмлын тухай хуульд одоо нэмэлт өөрчлөлт оруулж байгааг бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Тэгэхээр уул уурхайгаас хамааралтай эдийн засгтай Монгол улсын хувьд бол энэ одоо өөрчлөлтийг оруулснаар бол одоо хөрөнгө оруулалтыг татад эдийн засгаа бол өсгөж чадна гэдэгт бол итгэж байгаа. За гэхдээ нэг хоёр асуулт бас байгаад байна л да. За нэгдүгээр асуулт болохоор ер нь хүн болгон л энийг бас асууя гэж асуугаал ах шиг байна л да. Эрдэнэт үйлдвэрийн хувьд амнаатын хувь нь 21%-тэй. За гэтэл оюутлогоо 5%-тэй. Тэгэхээр яагаад одоо ийм одоо хол зөрүүтэй хувьтай байдаг юм бэ? Ямар одоо үндэслэл байгаа юм бэ? За Эрдэнэт үйлдвэрийн хувьд үнэхээр бид нар одоо баг улсын өмчийн үйлдвэр гэдгээрээ хувь нь юм өндөр байгаад хамаг одоо өрмийн ингээд улс орон хумж авчаад тэгээ энэ одоо үйлдвэр чинь технологийн шинжилгээ хийж чаддгүй. За энэ үйлдвэр одоо оршин тогтнож байгаа орон нутаг Эрдэнэт хот одоо хөгжиж чаддгүй гэдэг ингээ олон асуудлууд байна. Дээрээс нь улсын үйлдвэр болохоор ингээ 21%-ийг өгөөд байгаа мөртлөө амьдраад дампуурчихгүй болоод бүтээд байдаг. Хувийн хөрөнгө оруулалт болохоор л нэг амнаатын хувь нь өндөр болохоор л бараг дампуурчих гад болохоо байла, бүтгөө байла, доктортай байдлын гэрээ хийя гэд ингээд байдаг нэг жоохон эргэлзээтэй санагдаж байна л да. Тэгээд сая данин сайдын амнаас бол маш олон удаа шудраг, өөрөөр хэлбэл шудраг байдал. Одоо энэ одоо хувь шудраг байх хэрэгтэй гэж их л олон яриад ах шиг байна л да. Тэгэхээр энэ дээр нөхөр шудраг байдал чинь бас харагдаж байна уу? Тэгээ цаашдаа бид нар ингээд нэг уурхааны яг нэр заагаад хуулиндаа өөрчлөлт оруулаад ах юм уу? Одоо ингээ Эрдэнэтийн ганцаарынгийн заагаад үлдээж байгаа бол цаана одоо тэгэл Эрдэнэтийн хажууд байгаа тэр ачаад их мих гэдэг ингээд олон уурхаанууд гарч ирнэ. Тэр болгоныг ингээ нэрийн заагаад хувийн ондоогоор оруулж ирээд ах юм уу? Энд чинь бас нэг юм тэгш уян юу байх хэрэгтэй юм биш үү гэж харж байгаа. Энд дээр бас нэг хариулт өгөөч ээ. За хоёрдугаар асуудал болохоор яг энэ хуулийнхаа хүрээнд давс олборлтын асуудлыг одоо нээж өгөх боломж байхгүй юу? Урт нэртэй хууль одоо батлагдсанараа ямар асуудал бий болсон бэ гэхээр ерөөсөө Монгол улсад давс олборлтыг бол бүрэн хоригдсан юм байна. Гэтэл давс гэдэг нь бидний өдөр тутмын хамгийн одоо наад захын хэрэглээ. Бидний эрүүл мэндэд асар их хэмжээгээр нөлөө үзүүлж яадаг ийм асуудал. Гэтэл бид нар яаж яах гэхээр нөгөө одоо байнгын дахин сэргээгдэж яадаг одоо давс Монгол улсад байгаад байдаг. Гэтэл тэрийг ашиглаж чадахгүй учраас яаж яах гэхээр химийн аргаар гаргаж авсан импортын давс хэрглэж байна. Жилдээ бараг 20 гаруй сая төгрөгийг 20 гаруй сая долларыг импортын давсыг худалдаж авах зарцуулж байна гэж. Тэгээ нөгөө давс олборлтыг бүрэн хорьцсон учраас хулгайн аргаар олборлж байна. Асуудал үүсэж байна. Тэгэхээр энэ хуулийнхаа хүрээнд одоо тэр одоо урт нэртэй хуулиар хоригдсан ерөөсөө нуур хамгаалах гэдэг нэрийн доор л тэр одоо байгалийн нөөцтэй ургаал тэрийг олборлоо буцаад ургаад байдаг тэр давсаа бид нар олборлох боломжгүй байгалийн ийм одоо цэвэр давс хэрэглэх боломжийг бүрэн хаацсан ард иргэдийнхээ одоо нөгөө эрүүл мэндийг маш ноцтой байдалд оруулчихсан ийм одоо шийдвэр байгаад байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо өөрчлөлтийнхаа хүрээнд бас энийг одоо нээж өгөх боломж байна уу? Зөвхөн одоо давс одоо олборлдог уул уурхайнуудыг хамаарахгүй гэдэг байдлаар тэр урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах юм одоо боломж байгаа юу гэдэг ийм одоо хоёр асуултыг асууя. За, Дамжин нэм сайд хариулъя. За, эмчцэг гишүүний асуултанд хариулъя. Хоёр дахь асуултаас нь эхэлж хариулъя. Тийм урт нэртэй хууль маань гарахтаа бас хэтэрхий 20 хязгаар тогтооцсон юм аяар гарсан юм байна лээ. Энэ удаагийн ашигт малтмлын хуулийг дагаж орж ирж байгаа 11 хуулийн нэг дотор урт нэртэй хуулийн өөрчлөлт орно. Тэр нь давсыг чөлөөлж байгаа. Үнэн. Давсыг ерөөсө бүтэн олборлохыг хоригдсон байгаа юм бэл. Тэгэхээр энийгээ бол шийдэж байгаа. За, Эрдэнэт үйлдвэр. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр оюу толгой хоёр яагаад өөр байгаа юм бэ? Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 50 жилийн өмнө байгуулагдаад хөрөнгө оруулалтаа нөхөөд одоо ингээд өгөөж явж байгаа. За ингээд бид хамтарч одоо гадны хөрөнгө оруулалтаа хамтарч эзэмшдэг байх үедээ дотооддоо арай илүү авч үлдэх гэж энэ 21.6% амнаатыг тавьсан юм байна л. Тэгээ одоо 100% дотоодын төрийн өмч болоод явцсан чинь энэ 21.6% нь уурхай насжилтандаа нөлөөлөд хүндрээд байгаа. За аж үйлдвэр эрс соёлын яамны зүгээс бол салбарын зүгээс бол одоо сайдын хувьд бол уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг энэ төсвийн орлого тасалчихгүй байх үүднээс нэг 4 жил энэ яг 21.6-аар нь явуулаад тэгээд бусдтаа нь ижилхэн болгоё. Тэгэхгүй бол энэ чинь бас хоёрхан зэсийн төсөлтөй байгааг сул тал нь энэ болчиход байгаа байхгүй. Тэгээд 2009 онд байгуулагдсан оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээ гэж хөрөнгө оруулалтын хуулиар хийгдсэн гэрээгээр зэсийн амнаатыг оюу толгой төсөлтөөр 5%-аар докторжуулсан. Ийм байгаа.
Тэгэхээр хэрвээ шинэ хуулийн зохицуулалтаар одоо бидний санал болгож байгаа хувилбараар амнат өөрчлөгдвөл Эрдэнэт маань би 2029 онд гарах өөрчлөлтийг нь хэлье. 582.3 тэрбум төгрөгийг одоо мөрдөж байгаа 21.6%-аар цэвэр ашиг олох байсан бол шинэ хуулиар ингээд өөрчлөөд амнатын жоохон буулгаад өгчвөл 949.1 тэрбум төгрөгийн ашигтай цэвэр ашигтай ажиллана. Энэ Монголын төрд орно. Олон нийтэд дээр нь. Яг гэвэл зардыг болгож байгаа болохоор цэвэр ашиг нь өсөөд явчих. Дээр нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар нь 251.4 тэрбум байх байсан бол 373.7 тэрбум болох. Төрд ногдох ногдол ашиг 246.3 тэрбум байх байсан бол 414.9 тэрбум болох юм. Өөрөөр хэлбэл амнатыг нь уулын бажуулах эрдэнэт үйлдвэрийн амнатыг буулгангууд цэвэр ашиг нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар нь дээрээс нь төрд ногдох ногдол ашиг нь өсчихөж байгаа байхгүй. Буцаагаад нөхөд авч яана гэсэн. Би дөрөв хэлсэн. Бид нар 3 хэлбэрээр төсөвт орлого оруулж байгаа. Алийн их баг болох байгаас шалтгаалж бодлого явуулдаг. Тэгэхээр бид бусад зэсийн төслүүдэд хөдөлгөж чадвал одоо уг нь энэ байдал эрэг болох гэдэг юм л да. Тэгээ одоо бид бол энэ удаа зэсийн амнаатанд хүрэхгүй байя гэдэг юм зарчим шийдэлтэй. За одоо мөнхтрийн наран туяа нараа гишүүн асуулсан.